Энэхүү контент нь гэмт хэрэг, согтууруулах хундаа болон хууль, бус үйлдэлийг өдөөнд орхирах зорилгогүй бөгөөд сонсогч та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн нэр, газар орны байршлыг өөрчлөн эсвэл тодорхой дурдлаггүй хүргэж байгаа учраас хэн нэгний хувийн нууц болон нэр хүндэд халтах сэтэл агуулаагүй болно. Аллах болон гэмт хэргийн тухай наривчлан дурдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг эсвэл насанд хүрээгүй бол цааш сонсохгүй байхыг хүсье. Сайн байцгаана сонсогчдоо Час өдөр подкастын 29-р дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За гадуур шинэ жил баяр ёслол их болж гин, гадаа хүүтэнч болсон байна. Та бүхэн аюулгүй байдлаа хангаад, эрсдлээ тооцож, баярлаж цэнгээрэй гэж уриалмаар байна. Ингээд шууд өнөөдрийн хэрэг рүүгээ орцгоё. 2023 оны 8 дугаар сарын 31-ээс 9 дугаар сарын 1-нд шилжих шөнө 3 цаг 40 минутын орчимд нэгэн залуу гэртээ унтаж байтал утсан дугарсан. Утсаа аваад хартал ээж нь залгаж байсан. Тэгээ энэ шөнөөр одоо юу болсон юм бол яах чам бол гэж бодоод утсаа авсан чинь ээж нь уйлчихсан. Их айж сандарсан байдалтай ах чинь гэж давтаж хэлээд уйлаад байсан. Тэгээ яасан бэ ээж юу болвоо гэд асуудал миний хүү гэрт хүрээд ирээчээ гэд дуудсан байгаа. Ингээ нөгөө залуу яаралтай босоод ээжийнхаа гэрлөө очоод унтлагын өрөөнд нь ороход том ах нь орон дээр маш их хэмжээний цус алдсан байдалтай хэвтжсэн. Тухайн үед ээжээсээ юу болсон тухай асуухад ах чинь өөрийгөө ингэсэн байна гэж хэлсэн. Тэгээ нөгөө залуу айсандаа ахыгаа яг ямар байдалтай байгааг ч тодорхой сайн харж чадаагүй унтлагын өрөөнөөсөө гараад яаралтай түргэн тусламжийн 103 тоод дугаарт залгаж эмнэлгийн тусламж дуудсан. Удалгүй эмч ирээд үзлэг хийгээд ахыг нь нас барсан байна гэж хэлээд энийг цагдаа нарт өгөөрэй гэд нас барсан тухай бичиг өгөөд явсан. За ингээ удалгүй цагдаагаас нөгөө залуу руу залгаад хаягийг нь тодруулж асуугаад тэр доороо эрцгээсэн байна. Түргэн тусламжийн эмч нар хэрвээ хүн нас барчихсан байх юм бол одоо цагдаад өөрсдөө мэдэгдэх үүрэгтэй байд юм шиг байлээ. Ямар ч байсан энэ айл бол өөрсдөө цагдаа дуудаагүй эмч гарсны дараа цагдаагаас шууд залгасан юм байна. Ингээд гэрт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан. За тухайн айлд болохоор тэтгэврийн насны нэгэн эмэгтэй бага насны ач хүү болон ач охинтойгоо гуруула оршин суудаг. За энэ эмэгтэйг болохоор А гэд цаашаага яриа явчи. Тэрээр улсад одоо 35 жил эмнэлгийн байгууллагад ажилласан 3 хүүхэдтэй нас барсан хүн болохоор Агийн том хүн юм байна. Цаашдаа түүнийг ам хохирогч гэд яриад явъя. За ам хохирогчийн насыг бол яг сайн мэдэж чадаагүй. Ямар ч байсан ээж нь 60 гаруй насны хүн гэхээр та бүхэн барагцаагаар ойлголттой болж байгаа байх. Ам хохирогч бол уулын тустай гарсан 2 ч хүүхэдтэй. Гэхдээ ээжиндээ бол ирж очоод яваад байдаг. Улирлын чанартай ажил хийдэг. Ихэнхдээ хөдөөгөр ажилд юм байна. Ер нь бол одоо архины хамааралтай гэж хэлэхэд хол зөрхөөргүй ийм хүн байсан. Харин тухайн шөнө гэрээсээ ирсэн хүн болохоор Агийн хамгийн бага хүн байсан юм байна. За эмээтэйгээ амьдардаг эрэгтэй эмэгтэй хүүхдүүд болохоор дунд хүүгийнх нь 2 хүүхэд юм байна. Насанд хүрээгүй гэрч буюу эмээтэйгээ амьдардаг байсан хүү мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө өчигдөр орой эмээтэйгээ ихчтэйгээ унтах гээд шүд амаа угаагаад байж исэн чинь гаднаас ам хохирогч сохтуу орж ирсэн. Гэхдээ нэг их одоо шал сохтуу гэх юм уу тийм бол байгаагүй. Орж ирэхэд нь эмээ гэртээ байж ахгүй юу хийж яваан бэ гэд ихсэн чинь ам хохирогч ихнэр хөөгöd байна гэж хэлээд хойд талын унтлагын өрөөнд орсон. Ингээ бүгдээрээ орд ирэндээ ороод унтах гэж байхад хойд өрөөнөөс ам хохирогч ээжээ гэд хорлоод байсан гэж хэлсэн. Тэгэхээр эмээ босоод ам хохирогч дээр очоод чи яагаад намаа зовоогоод байгаа юм бэ гэж хашгирсан гэж хүү мэдүүлэхтэй дурдсан. Бас алгадаж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгсэн дараа нь ам хохирогч сонин чимээ гаргаад амьсгалаад эхэлсэн гэж хэлсэн. Тэгэхээр нөхөө айгаад унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан гэж мэдүүлсэн байна. Харин ач охин нь хэлэхдээ гэрлээ унтраасны дараа бид нар арай унтаагүй байхад ам хохирогч хойд өрөөнөөс хан нүдэд байгаа юм шиг чимээ гаргасан. Ойролцоогоор 10 орчим минут хан нүдэх чимээ гаргаж агаад чимээгүй болсон. Нэг сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан гэж хэлсэн. Мөн ам хохирогчийг урд нь ол сохтуу ирдэг байсан. Ирэхээрээ эмээтэй нь бол нэг их хэрэлдээд байдаггүй унтаад өгдөг байсан гэж хэлсэн байгаа. Харин одоо энэ охины хэлснээр эмээ нь миний хүү битээ арх хүү 2 хүүхддээрээ очоо гэж ам хохирогчд зөвлөдөг байсан гэж мэдүүлсэн. За одоо бүгдээрээ энэ хэргийн гол учир зангалаг тайлах хүний буюу одоо Агийн өгсөн мэдүүлэгтэй нь
танилцъя. Агийн нөхөр нь 2012 онд нас барсан бөгөөд тэр цагаас хойш ёстой нэг гадаа гарч гэрт орж им гэдэг шиг ганцаараа эцэг эхийн үүргийг давхар гүйцэтгэж явсан. Аим хохирогч болохоор том хүн гэж дээр дурдсан те. Тэр 2011 оноос хойш сүүлийн 12 жилийн турш архиуж байгаа. Тэгээ архиусан үедээ дандаа мөнгө нэгдэг. Агийн хувьд бол хүүгээ айл болох засрах байх гэсэндээ байдгаараа л тусалж дэмжиж гуйсан болгоныг нь биелүүлж мөнгө төгрөг байна уу гэхээр нь байнга л өгдөг байсан. Та бүхэн бас сонсоод яагаад хүүхэдтэй архины мөнгө өгдөг байсан бэ гэд шүмжлэлт байдлаар хандаж магадгүй. Гэхдээ мэдүүлэхтэй дуртахтаа хэрвээ нэгсэн мөнгө төгрөгийг нь өгөхгүй бол аим хохирогч ийш тийшээгээ явлаа, өвлийн хүүтэнд нүцгэн гараад хөлдөөд өгчий гэдэл ээжигээ сүрдүүлдэг. Бас битгий миний уурыг хүргээд агаарэ алчин шүү гэх мэтэр занал хийлж айлгадаг байсан гэсэн. За тухайлах юм бол цогтуу орж ирээд ээжээсээ мөнгө байна уу гэд нэгсэн. Тэгэхээр чи яхаараа дандаа надаас мөнгө нэгчээд юм бэ? Авахаараа нэг оллоо гэд хэлсэн чинь өвгийн зуруугүй та надаас мөнгө харамлдаг гэж уурлаад халааснасаа хөрөн өнгийн жижиг юм эвхэгддэг хутаг тонгорог гаргаж ирээд ээжийнхээ хоолоо руу тулгаад хоолойгч нь хэрчэн шүү гэж агаад мөнгийг нь аваад явж исэн юм байна. Тиймээс зарим үед бол бүр арга ирэхэнд өөрөө хүртэл гараад хүүтэй арх авчирж өгдөг байсан гэдгээ хүртэл хэлсэн. Бас мөнгө төгрөг өгөхгүй бол ээжийнхаа гэрээс хэнийх ч байсан хамаагүй өнгөтэй өөдтэй эд зүйлс юу байна бүгдийг нь аваад ламбаарданд тавьчихдаг байсан гинэ. Бас мэдүүлэхтэй дурдахтаа нэг удаа аим хохирогчийг хаачих байгаа юм бэ гэд дагаад гарсан чинь түлхэж унгааж байсан гэсэн. Тэг хэрэг болохоос ойролцоогоор 1 жилийн өмнө 2022 оны 11-р сард гаднаас архиуцсан орж ирээд хаалга тайлж өгсөнгүүгээд ээжийнхаа мөрлөөн зохиж гимтэж байсан. Тухайн үед ач хүүхдүүд нь хичээлдээ явцсан байсан болохоор мдээгүй эмнэлэгт үзүүлсэн чинь мөрнийх нь шүрмэс сунцсан гээд цагаан сар өнгөртөл бараг 3 сар гарангийн хугацаанд эмчилгээ хийлгэж байсан. Ер нь бол аим хохирогч архины төлөө төрсөн эхийгээ алжих дөхөх нь бол зүгээр л энгийн жишээ юм байна. Учир нь гэвэл ээжтэйгээ хамт амьдардаг дүүгийнхаа охиныг хүртэл янз бүрээр үг хэл болон үйлдэлээрээ оролдоод хоргоогоод байдаг байсан гэж мэдүүлэхтэй дурдсан байна. Тухайлбал насанд хүрээгүй охиныг чи ямар хөөрхөн юм бэ гэж урдуур хойгуур нь явахаар хормоо хотыг нь сөхөөд байдаг гэсэн. Тэрч бүхэл хэрэг болохоос 6 сарын өмнө буюу 2023 оны 3 сарын ихээр аим хохирогч ээжиндээ бас л ирээд хит хонсон. Нэг шөнө унтаж ахад хөлдээгүүр нь даваад нэг хүнд юм хөдлөгшөг болохоор нь сэрээд зочоод харсан чинь аим хохирогч нүв нүцгэн доогуура хувцас хүртэл тайлцсан. Тэгээ эмээгийнхаа араар тусдаа хүнжил нөмрөөд ханан талд унтж байгаа. Охины хүнжил рүү н орох гээд байж исэн гэсэн. За тэр үед бол бушуухан шиг аим хохирогчийн гараас нь татаад холдуулсан. Охин бол тухайн үед сэрээгүй энэ талаарч гэсэн мдээгүй гэж хэлсэн. Тэгээд ер нь л ах нь мөнгөтэй ирсэн, гарч заримыг авч идэх гоё юм авч үгүй, хамт гарах уу гэл нэг иймэрхүү үйлдэл бол зөндөө гаргадаг байсан. Тэр болгонд нь бол эмзэглээд хүлээж авдаг байсан. Гэхдээ хүүхдүүдтэй сэтгэл санаагийн зовоогоод яах вэ гэд хэлдэггүй байсан. Зөвхөн 2 хүүхдийн аавд нь буюу дунд хүүдээ хальтхан чухуулгаж байсан юм байна. Мөн агийн хувьд аим хохирогчийг согтуу ирсэн үед яаж чухал гэж айгаад санаа нь зовоод хар дараад унтаж чаддаггүй сэтгэл санааны хүнд байдалд байдгаасаа болоод даралт нь ихсэж ухаан алдаж унаад 2 дугаар эмнэлэгт хүртэл эмчилгээ хийлгэж байсан удаатай гэдгээд дурдсан. Тэрээр хэрэг болдог оройн тухай хэлэхдээ 2023 оны 8 сарын 31-нд 23 цагийн үед аим хохирогч гаднаас орж ирээд хоол идэх гэхээр нь өдөр хийсэн бантан байгаа тэрийг ид гэсэн чинь муухай хоол нохооны хоол шиг юм ид гэлээ гэд ууралж эхэлсэн. Тэгээ шөнө хойд унтлагын өрөөнөөс орилоод ахаар нь яваад орсон чинь аим хохирогч гартаа хутах шиг юм барьцсан. Эхлээд араас нь хөшгөлсөн. Тэгснээ би өөрийгөө аална эсвэл таныг аална гэд босоод ирсэн гэсэн. Тэгээ агийн хэлснээр тухайн үед за ингээд л хүүхдээ хаан гарт үхтийн байна да гэж бодсон ч гэсэн хоёр ачийг маань яачих юм бэлээ гэж бодоод зориглоод түлхэхэд аим хохирогч сохтуу байсан учраас арагшаага саваад унсан. Тэгээд барьжсэн хутгаа алдаж газарт унагсан. Энэ үед нь хутгийг нь булааж авсан. Гэхдээ тэрнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Ямар ч байсан агийн харснаар аим хохирогч хүн орон дээр хөвтөж байсан. Тэгэхээр нь унтчихсан юм байна. Одоо гайгүй боллоо гэж бодоод унтлагын өрөөнөөс гараад хоёр ачийнхаа хажуугаар ороод хөвтсөн байгаа. Тэгээ сая юу болчихвоо? Би сая яачих вэ гэд бодсон чинь толгоонд нь юу ч орж ирэхгүй байсан. Тэгээ хэсэг хөвтж жагаад босож бие засчаад аим хохирогчийг унтсан байна уу гэж харахаар
өрөө рүү нороод гэрэл асаасан чинь амь хохирогч орон дээр дээшээ харсан байдалтай өрөөгөөр нь маш их цус гоожсон, харин хутг нь газар байсан. Ингээд газраас хутгийг нь авсан. Тэр үед бол өөрөө хүүгээ хөнөөсөн гэж огт бодохгүй, санахгүй, итгэхгүй байсан болохоор би юу хийчихвэ, хутгийг нь яагаад барьчих вэ гэж бодоод газарт байсан хүнжлийн даавууны булангаар хутгийг нь 2-3 удаа арчсан. Дараа нь баг хүрүүгээ залгаад дуудсан гэдгээ мэдүүлсэн. Тэрээр мөн мэдүүлэхтэй дурдахдаа амь хохирогчийг сохтуу ирсэн үед нь бие салгалаад, айгаад, амьсгалж чадахгүй, бачуураад, цээжин дээр нэг юм тэгэлчээд байгаа юм шиг их хэцүү, тайван байж чаддаггүй, толгоороо нэг юм босоод ирж байгаа юм шиг мэдрэгддэг. Тэгээд даралтаа үзэнгүүт 180-100 эртээ болцсон байдаг. Хүүхдээ архинаас гаргах гээд лам бөөгөөр явхад танаа хүүхэд бузартцсан байна. Айлын бурхны арх уусан байна. Засал ном хийлэг гээд янз бүрийн юм их хийлгэж байсан. Сүүлдээ өөрөө тайван байхын тулд хүртэл Христэд итгэдэг болсон. Нэг ясандаа яваагүй газар байхгүй гэж хэлсэн. Ингээд архины хамааралтай болсон хүүгээ ээж нь хөнөөч өгсөн үү, яасан гэдгээ өөрөө огт санахгүй байсан ч шүүхийн шинжилгээгээр батлагддаг. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 сарын 22-ны өдрийн 23:36 дугаартай дүгнэлтээр амь хохирогчийн цогцост шинжилгээ хийхэд өрц, илэг, ходоодны урд хан, бүдүүн гэдэс, зүүн талын бөөр, нойр булчирхай, чацархай зэрэг нь хатгагдсан буюу цээжний хүндий болон хөвлийн хүндий рүү нэвтэрсэн олон тооны шархтай. Дээрх шарх нь 2.5 см-ээс доошгүй өргөнтэй, 10 см-ээс доошгүй урттай, эр үзүүртэй зүйлийн 23 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь тогтоогдсон. Ингээд амь хохирогч дээрх олон тооны шархнаас болж цусаалдаж, цусаалтын шокоор нас барсан. Шинжилгээгээр түүнд үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй бөгөөд нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан. Харин мансууруулах болон сэтгцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байсан байна. 2023 оны 9 сарын 1-ний өдрийн 10 цаг 50 минутанд цогцост хийсэн үзэлгээр нас бараад 6-аас 8 цаг болсон гэж дүгнсэн. Мөн амь хохирогч болон түүний ээж Агийн өмсөж байсан хувцаснууд дээрээс цус болон ДНХ илэрсэн. За энэхүү илэрсэн ДНХ нь ээж хүү хоёрын холимог ДНХ болох нь тогтоогдсон. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шүүх сэтгц эмгэг судлалын дүгнэлтээр нь сэтгцийн ямар нэгэн өвчнгүү мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Энэхүү хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдснээс хойшоогоо сэтгцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт байхгүй. Түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй гэж тогтоосон. Мөн хүүгээ архиугаад ирэх үед нь айдаг, сандардаг, цээжин дотор нь зангидсан гар шиг зүйл байдаг гэж мэдүүлсэн нь сэтгцийн хувьд эрүүл хүнд үүсэх боломжтой гэж дүгнсэн байна. Харин шүүх хурлын үеэр мэдүүлэхдээ хүүгийнхаа талаар ийм байдалд орсондоо маш их харамсаж байна. Тэр сүүлийн 4-5 хоног архи ууж манад ирж хондог байсан. Өмнөх өдөр нь архиугаад манад ирээд хоноод явсан. Би хоол хийж өгөөд эхнэр хүүхэд дээрээ очоо. Үр хүүхдүүдээ очиж харж ханд өөрийнхөө жаргалыг өгөөд яваад байна гэж хэлэхэд танд хамаагүй би мэджээн гэхээр нь гэрт нь хүргэж өгсөн ч орой архи уучихсан. Буцаад хүрээд ирсэн. Хашгираад хоол голж орилоод байсан. Тэг би унтаажээ гэхэд танд хамаагүй та унт гэж хэлсэн. Энэ бүх зүйлийг ярихаар өөрийгөө өмгөөлж байгаа юм шиг санагдаж байна. Тийм учраас та бүхэн ойлгоно үсттэй. Тэгээд хүү ач охиныг дуудаад өг, би хөл гараа бариулмаар байна. Би унтаж чадахгүй байна гэд байсан. Би энэ байдлыг нь мөрдөн шалгах ажиллагаанд хэлээгүйч өнөөдөр хэлхээс өөр аргагүй байна. Тэр хутгийг би авсан гэдгээ мэдсэн. Өөр зүйл хийсэн гэдгээ мэдэхгүй байна. Сүүлд прокурор дээр очиод хэдэн удаа хутгалсан гэдгийг сонсоод би үнэхээр их гайхаж өөрийгөө тийм зүйл хийсэн гэж бодоогүй. Би өөрийнхөө гараар хичнээн мянган хүүхдийг төрүүлж их барьж авч байсан. Өөрийнхөө хүүхдийг ийм байдалд хүргэнэ гэж үнэхээр бодоогүй, төсөөлөөгүй. Үүнийгээ бодохоор үнэхээр харамсаж байна, гэмшиж байна. Өөрийгөө ч ойлгохгүй байна. Одоо ч гэсэн өөртөө итгэхгүй байна гэж шүүх хуралдаан дээр ярьсан. Ингээд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дүгнэхдээ амь хохирогчийн өөрийнх нь гаргасан зүй бус үйлдэлүүд нь шүүгдэгч Агийн сэтгэл зүйд нь нөлөөлж, тэрээр өөрийгөө зөв удирдах чадваргүй байдалд хүрсэн. Тиймээс тухайн цаг хугацаанд сэтгэл зүйн тесэрч хүүгийнхээ амь насыг хохироосон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнсэн.
Прокурорын хувьд амь хохирогчид 23 удаа буюу олон тооны шарх гэмтэл үүсгэн шаналган зовоож онц харгас хэрцгийгээр амь насыг нь хохироосон байна гэж үзэжсэн бол шүүх бүрэлдэхүүн энэ хэрэг нь хууль зүйн хувьд сэтгэл санаа хүчтэй зочрон давчдах шинжэд хамаарна гэж үзээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-ийн 14-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өөрчилж болно гэсэн хэсгийг баримтлаад прокуророос гаргасан яллах дүгнэлтийн зүйлчлэлийг нь хөнгөрүүлсэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 12 дугаар зүйлийн 1 дахь хэсэг болгон өөрчилсөн. Хэрвээ прокурорын яллах дүгнэлтийн дагуу онц харгас хэрцгийгээр хүнийг алсан гэж зүйлчлэх юм бол Аад 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар эсвэл бүх насаар нь хорих ялаар шийтгэл оногдуулна. Харин шүүх бүрэлдэхүүний өөрчилснөөр 12 дугаар зүйл санаа сэтгэл хүчтэй зочирч давчдаж хүнийг алах гэсэн зүйл анги нь 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийдэгдэг. Агийн буюу шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс түүний нас 2 бага насны ачтайгаа хамт амьдардаг гэх мэт хувийн байдлыг нь харгалзаж үзээд тэнсэн харгалзах ял оноож өгнө гэсэн хүсэлт гаргасан. Ингээд шүүхээс Ааг сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгсэн бөгөөд уг ялыг нь нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр болсон байна. Гэвч бас нэгэн асуудал гарч ирсэн. Дүүргийн прокурорын зүгээс шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй эрүүгийн хуулийг буруу хэрэгэлсэн гэж дүгнэлт гаргаад дав залцсан. Ингээд саяны 2 жил 6 сарын ял оноос нь шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон. Ингээд дахиад дөнгөж саяхан буюу 1 сарын өмнө дахин анхан шатны шүүх хуралдаан болсон байна. Прокурор талаас дэвшүүлсэн асуудлыг нь багцлаад хэлэх юм бол амь хохирогчийг газарт унагсан гэсэн боловч хэргийн газрын үзэлгийн тэмдэглэл дээр амь хохирогч орон дээр унсан байдаг, дүүнч мөн мэдүүлэхтэй дурдсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэнд амь хохирогч цус алдалтын шокийн улмаас нас барсан гэсэн байсан. Энэ их хэмжээний цус алдсан хүн газраас дээшээгээ орлого гарах боломжгүй. Өөрөө эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг эмч хүн 23 удаа хутгалах үйлчлэлийн үр дүнд цус алдаж нас барах боломжтой гэдгийг мэдэж байсан учраас гүн шарах үүсгэж маш их хэмжээний өвдөлтийг үүсгэсэн байна гэж прокурорын зүгээс үзэж байгаа юм байна. Тиймээс Аад хүнийг онц харгас хэрцгийгээр алсан гэсэн ялын саналтай байгаа. Ингээнээр хэлэх юм бол яг 23 удаа гэдэг дээр хамгийн чухал асуудал байгаа. 1 хутгалаад 2 хутгалаад болчихсон бол магадгүй дээр дурдсан 2 жилийн ял нь тохиромжтой байж болохоор байсан байна. Гэхдээ хүнийг санаатаагаар алах болон сэтгэл санаа зочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь үйлдсэн үйлдэл нь ижилхэнч гэсэн санаа зоригтой байсан уу, урдаас төлөвлөсөн үү, тодорхой үйлдэл хийсэн үү гэдгээрээ ялгаатай байдаг гэж өмгөөлөгч талаас нь ярьж байсан. Жишээлх юм бол хэрэг болсны дараа Агийн биед үзлэг хийхэд халааснаас нь гарч ирсэн баримтууд нь амь хохирогчийн архийг нь гаргаж шаардлагыг нь тайлахын тулд тусал авч хийж өгсөн баримтууд байдаг. За ингээд ямар ч байсан анхан шатны шүүхээр дахин хэлэлцээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11-р зүйлийн 2 дахь хэсгийн 1 дахь заалтанд зааснаар онц харгас хэрцгийгээр хүнийг алсан гэж үтсэн байгаа. За ял оноохтой бол эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6-гийн 7-р зүйлийн 1 дахь хэсгийн 4 дахь заалтыг журамлаж ял оноосон. Энэ заалт нь болохоор гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн ялын дээд хэмжээний 3/2-оос хэтрүүлэхгүйгээр ялын доод хэмжээний 3/2-оос багагүй ялыг оногдуулна гэж заасан байт юм байлээ. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу эхнэр нь гомдол санал байхгүй гэсэн бас Агийн өөрийн хувийн байдал зэргийг нь харгалзаж үзээд 8 жил 1 сарын хугацаагаар шийтгэж энэхүү ялыг нь нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр шийдвэрлсэн байна. Хэрэг болсноос хойш Агийн цагдан хоригдсон 437 өдрийг ялд нь оруулан тооцсон. Тэгэхээр одоогийн байдлаар 8 жил 1 сарын ялаасаа аль хэдийн
1 жил гарангийн эдэлчихсэн гэсэн үг юм байна. Цаана бараг одоо 6 жил гаруугийн ял үлдэж байгаа юм байна. Магадгүй миний бэлдэж байсан хэрэгүүдээс хамгийн харамсалтай хэргийн нэг байлаа. Та бүхэн санал бодлоо комент хэсэг дээр үлдээгээрэй. Санаа сэтгэл хүчтэй зочрон давчдаж хүнийг алах гэмт хэрэг нь хормын зуурт үүсдэг гэж уншсан. Та бүхэн хараа юу гэж бодож байна бас бичээд үлдээгээрэй. Энэ хэрэгтэй холбоотой дахин шүүх хуралдаан болоод шийдвэр нь өөрчлөгдөх юм бол би дараа нь хизээсэн ч хамаагүй комент хэсэг дээр пин комент болгоод оруулаад өгчий. Тэгээ дөнгөж саяхны хэрэг болохоор дахиад давзаалтах байлгүй дээ л гэж найдаж байгаа. Улсад эмнэлгийн байгууллагад олон жил ажилласан, тэгээд олон хүүхдийн эмээ болсон хүн хамгийн жаргалтай, тайван, амар, ая тухтай байх насан дээрээ шоронд ороод 8 жилийг торны цаана өнгөрүүлнэ гэдэг бол дэндүү харамсалтай бөгөөд сургамжтай хэрэг болсон гэдэгт найдаж байна. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүрээд дуусгая. Хагас өдрийн нэмэлт дугаараар бас нэгэн сэрэмжлүүлэг болгох хэрэг бэлдсэн байгаа. За тэгээд түр баяртай.